За сайн байцгаана уу? Та нартайгаа шинэ анимаараа уулзах гэж байгаадаа таатай байна. Өнөөдрийн ярих аним маань ногоо тарих ургац сураагаас өөр юм боддгүй фермерийн тухай хөөрхөн хөгжилтэй аним байгаа. Гэхдээ бас dark хэсгүүд ч байгаа. За ингээд тайлбартаа оръё. Нэрэ манайхан subscribe-а сайн дараад өгөөрэй. Манай үзэгч нарын 90% subscribe-а дараагүй үздэг юм билээ шүү. Та нар маань subscribe, like, comment бичснээр дараагийн видеонууд маань илүү хурдан орох болно шүү. За тэгээ subscribe дараад аним үзцгээе. Хэсэг адал явдал хайгчид S rank-ийн луутай тулдаж байдаг. Гэтэл луу галаар тургиж хүчтэй дэлбэрэлт болж нөгөө хүмүүс зүгтгаас өөр аргагүй болноо. Энэ үед манай гол дүр Аалвин ургацаа урааж тэргэнд очиж байтал фермерийн скиллүүд нь максимумдаа хүрлээ гэсэн мэдэгдэл ирнэ. Теста гээд загасч найз нь хурч ирээд "Юу вэ? Чиний загасчны скил хүртэл 10 хүрсэн юм уу?" гэд атаархаад байдیں۔ Тэгсэн чинь бүх скилээ нэгтгэхэд хувиргах опшн гарч ирэхээр нь манай хүн ок гээл дарцсан чинь байгальд дурлагч гэд статустай болчихвоо. Юу гэсэн үг юм болоо гэд харж идэл атак хийх хүч нь бүр 75,000 болцсон байдیں۔ За мэдхгүй. Зах дээр очиж ногоогоо заръя гэд хот руу явнаа. Тэргэн дээр луум ирцэн явж исэн чинь луутай тулдаад ялагдаж байсан нөгөө хүмүүстэй таарна. Туслах гэд луунгаа шидсэн чинь лууг дэлблээд хайчвал яах вэ? Луунгаар штэ. Өөрөө ч гайхаад нөгөө хүмүүс ч гайхаад манай хүний тэрэгний дугуйных нь мөрийг нь л олно. Аалвин дөнгөж хот руу орж ирсэн чинь нэг морьтой хүн нэг охиныг барьцаалцсан давхиад явж идэв. Манай хүн ч гялс усарч очиод охиныг аварсан чинь нөгөө хүн холд банд минь гээл хутга шүүг гаргаад дайраад ирнэ. Аалвин хөнхөө авч идэл цэргүүдэд өгөөд баривчлуулчнаа. Нөгөө охин аварсанд баярлаа гэсэн чинь зүгээрээ би хоцрох гээд байна гэд нэрээч хэлэхгүй дахиад явчнаа. Ногоогоо зарчаад буцаад явж идэл цэргүү зогсооноо. Яачваа асуудал гарсан байх та гэж бодсон чинь түрүүн авруулсан охин гарч ирээд өөрийгөө Мейгисийн гүнж Фалес гэж танилцуулнаа. Аалвин гүнжтэй яаж харьцахаа мэдэхгүй сандарч байтал хааны ордонд очиж ажиллах уу гэж асуудаг. Ёстой үгүй шүү гэж дотроо хашгирсан мөртлөө аятайхан хэлэхгүй бол толгоогоо авахулчих байх гэж бодоод над чиг жирийн фермер тийм өндөр хариуцлагатай ажил хийж чадахгүй байхаа гэд явах гэсэн чинь гүнж барьж аваад их цалин өгнө штэ л гин. Аалвин би фермер л баймаар байна гэсэн чинь гүнж тэгвэл чамд хоттой ойрхон том тариалангийн талбай өгье гэдэг. Надаар юу н яах гээд байгаа юм болоо гэсэн чинь манай хүн түрүүн 500-ын хүчтэй дээрэмчнийг дийлсэн юм байна л да. Хүлэг баатрууд 600-ын хүчтэй. Жирийн хүн бол 50-ын хүчтэй л байдин гинэ. Тэгснэ чиний статусыг харъя л да гэж юм. Аалвин юу харуулж болохгүй штэ гэж бодоод зогсож байтал түрүүн таарсан адал явдал хайгчид буцаж ирнэ. Хин гэдг нь мэддэхгүй морин тэрэгтэй хүн лууг ялчаад яваад өгсөн гээд гүнжтэй ярьж байх хооронд манай хүн зүгтаачлахгүй яах вэ? Хаан аав нь яаралтай мэдээ аваад гүнжийг дуудаж авчирнаа. Орк, луу, голем гэх мэт олон төрлийн мангасууд нийлцэн хот руу ирж байгаа юм гинэ. Тэгээд хааны түшмэл нь хэлнэ. Энэ дайралтыг чөтгөрийн хааны генерал удирдах байгаа байх. Тэд нар анхнаасаа инхэн гэрээ байгуулж бид нарыг тайвшруулж байгаад дайрах төлөвлөгөөтэй байсан юм шиг байна. Хаан та аюулгүй байдлаа бодож хотоос явсан дээр байхаа гэхэд хаан ард түмнээ орхиж явахгүй гэв. Аалвин гэртээ ирээд амарч байтал найз нь ирээд мангасууд дайрах гэж байна. Зүгтяа гин. Манай хүн гүйж ногооны талбайгаа шалгасан чинь ашгүй зүгээр байна. Тэгсэн чинь баахан мангасууд хот руу чиглээд явж идэв. Манай хүн би чинь зүгээр л фермер. Эднэртээ орооцолдохгүй гэж бодсноо. Нэрэ хот сүрчих юм бол ногоогоо зарах газаргүй болчих юм байна штэ гин. Энэ үед хаан гүнж хоёр туслахуудтайгаа зүгтэж яваад төөрч хаданд тулаад ирнэ. Тэгсэн чинь нөгөө түшмэл нь яг үнэндээ чөтгөрийн генерал байсан байдیں۔ Бүр анханасаа хамаг юмаа төлөвлөсөн хааны дүрд хувираад улсыг нь захирах гэж байгаа юм байна л да. Тэгээд хааныг алах гэж дайрахт хаан гүнж хоёр шидээрээ өөрсдөө хамгаалнаа. Чөтгөр хоёр дахь дайралтаа хийж хаан гүнж хоёр яг өөх гэж байтал Аалвин гарч ирээд скилээ ашиглаж газар хагалж тэр хоёрыг аварнаа. Генерал гинэд дайрахад Аалвин сэлмийг нь барьж аваад хад мөргүүлчихнэ. Нөгөөтг чинь ойр хавьд байгаа бүх чөтгөрийн энергийг сорж аваад 5,000-ын хүчтэй маш том мангас болчдөг. Тэгээд хамаг хүчээрээ дайрахад манай хүн нүцгэн гараараа ганц зохиол ялчна.
Тэгэнгүүт бусад чөтгөрүүд бүгд айгаад цогтжиж байгаа. Хаан талархлаа илэрхийлж цэргийн жанжин болгоё гэхэд би зүгээрээ фермерээ хийгээд явж байг нь. Гүн чагнал болгож 33 мянган метр квадрат тариалангийн талбай өгье. Харин чи албан ёсоор адал явдал хайгч болж шаардлагатай үед хаант улсдаа тус нэмрээ хүргэж байгаарай гин. Аалвин зөвшөөрч шагналд авсан талбайгаа үзээд хөлхтүүлснээ ойлгоно. Маргааш нь гүнж шивгчнээ өөрийнхөө дүрд хувиргаж орхиод Аалвинтай хамт гадуур зугаалнаа. Тэгээд адал явдал хайгчаар бүртгүүлэхээр очиход өмнө луунаас аварсан хүмүүсэнд харалтаж танилцсанаа. Аалвин шинэ хүн учраас ургамал цуглуулах даалгавар аваад ойроо явдаг. Мангас таарлтан шүү. Би хамгаалах юм авч яваарай гэхэд манай хүн мөнгө байхгүй гэлээ. Тэгэхээр нь тэр газрын нарийн бичиг Хелен гээд эмэгтэй ид шидтэй хуучин нөмөргөө өгдөг. Аалвин нөмөргийг өмсгөд нөгөө эмэгтэйд хэнийг нэг санагдуулсан бололтой бүргөлөрчтیں۔ Ойд очоод хар өнгийн хайрс олсон явж байтал эмэгтэй орк тааралдаад манай хүнийг сонирхоод дайраад бөөөн болноо. Азар түрүүн танилцсан хүн ирж аварна. Тэгэд хар хайрсаа үзүүлэхэд хар лууны талаар сонсож байсан юм байна. Тэгэхдээ энд байдаггүй байхаа гин. Гэтэл газар дөргиж тэдний хажуугаар том хар луу явж өнгөрлөө. Тэр дөрөв буцаж ирээд лууны талаар ярьж хайрсыг нь үзүүлнэ. Тэгтэл түрүүн нөмрөг өгöd байсан эмэгтэй ах нь луунд алуулж байсан тухай бодоод ухаан алдаад унчихнаа. Хелений ээж нь ирж Аалвины өмссөн нөмргийг хараад 15 жилийн өмнө Хеленийг олоход наад нөмрөгтэй ч юм байсан гэж ярина. Төрсөн ээж нь биш юм байна л да. Аалвин номын санд очиж гүнжийн тусламжтайгаар хар луугийн талаар судална. Хеленийг олдох тэр үед нэгэн тусган юу ч үгүй сүрж хар хайрс хаасайг унсан байжээ. Маргааш нь тэр хоёр нөгөө сүрсэн тосгонд очиход Аалвинд нэг хүний хоолой сонсогдно. Дагаж явсаар байгаад нэг булчин дээр ирсэн чинь Аалвинтай яг адилхан нөмрөгтэй нэг хүү зогсож байна. Тэр хүү сүнс учраас гүнж ичэд ашиглахгүй л бол харж чадахгүй байдаг. Сүнс хоёулаа адилхан нөмрөгтэй юм байна гэхэд Аалвин Хелен гэдэг охин өгсөн гэж хэлнэ. Хүү Хеленийг амьд байгаад баярлаж өөрийгөө ах нь гэв. 15 жилийн өмнө тосгон руу луу дайрч зөвхөн Хеленийг амьд үлдээсэн байжээ. Тэр луу нэг газраас нэг л хүнийг албаар амьд үлдээж өөрийнхөө тухай аимшигт яриаг тараалгаж эргэж ирэхдээ тэр хүнээ заавал устгадаг. Тийм учраас дүүг минь авраач гэж гуйв. Луугийн ирэх ёстой өдөр өнөөдөр гэдгийг ойлгоод Аалвин яарч гүнжийг мөрөн дээрээ тохоод гялсгүй. Гүнж ичиж ядаж гар дээрээ тэврээд яваач гэхэд Аалвин шуудаатай ногоогоо ингэж авч явбал хамгийн хурдан байд юм аа л гин. Хоттой буцаж очиход азар луу ирээгүй байв. Энэ үед Хелен ганцаараа ойд явж байсан чинь хар луу гинэт гараад ирнэ. Тэгэд чамаас болж ах чинь өгсөн. Санаж байгаа үсттэй. Одоо энэ хотын хүмүүс ч гэсэн бүгд өхнө гэхэд Хелен хот руу битгий дайраач оронд нь би өхийгээд яг өөрийгөө зүсэх гэж байтал Аалвин амжиж ирээд болиулнаа. Луу Аалвин руу дайрч унгасан ч нөмрөгнийхөө хамгаалалтын ачаар амьд үлднэ. Миний дайралтаас амьд үлддэг хүн байдгүй юм да гэхэд Аалвин би зүгээр ч нэг хүн биш, фермер хүн байна гэснэ. Лууг шанаадаж энтер. Луу уурлаж галаар түргэн дайрахад Хелен намайг орхиод зүгтаа дахиж хэнийг надаас болж өгч болохгүй гэхэд Аалвин ахтаа нь уулзснаа хэлж чамайг өөрийгөө буруутгалгүй миний өмнөөс аз жаргалтай амьдраарай гэж ах чинь дамжуулсан гэв. Аалвин лууг хамаг хүчээрээ зохиж унгаагаал эргээд харсан чинь нөгөө Хелен чинь хутгалаад хайчт юм да. Тэгэд бүр нүд мүд нь улайцсан алах гээд дайрчижсэн чинь цагаан луу гарч ирээд Аалвиныг хамгаалж шархыг нь идгээгээд хамаг хүчээ чамд өглөө. Хар лууг зогсоож Хеленийг авраарай гэд ухаан алтчихна. Хар луу Хелений биед орцсон. Чи энэ охиныг гимтэж чадахгүй биз дээ гэсэн чинь манай хүн шууд л зохиод унгачтیں۔ Одоо зүгээр болцсон байх гэд босгох гэсэн чинь луугийн сүнс Хелений биеэс гараад Аалвины бие рүү орчноо. Даанч манай хүний зүрх сэтгэл дотор газар хагалж ногоо тарих, ургац хураахаас өөр юу ч байдгүй. Хорон санаа багтах зай байхгүй болохоор луугийн сүнс буцаад гараад явчнаа. Тэгжит л ашгүй цагаан луу сэрж чөтгөрийн сүнсийг хөөгöd Аалвин Хелен хоёр ухаангүй хөвтөд үлднэ. Үзэгдэл солигдоход Аалвин ухаан орж Хелен хөл гараа луугийн сарвуу болгож хуургах чадвартай болсон байдаг. Гүнж өөрийг нь хинч танихгүй болгодог ижидтэй хавчаар зүүчихсэн болохоор хүмүүст өөрийгөө Аалвины багын найз гэж танилцуулна.
Тэр орой бүгдээрээ Аалвины ялтыг тэмдэглэж үдшилэг зохионоо. Даанч манай хүн маргааш өглөө төмс тарих ёстой юмсан гэдэл бодоостой. Маргааш нь талбай дээр ажиллаж байтал ааваас нь уулзалгүй утчихлаа манад ирээрээ гэсэн захиа ирнэ. Манай хүн ч завгүй байхад чинь яадгийн билээ гэдэл гайхна. Ногооны зах дээрээс маш амттай помидор олоод бараг л шоконд орж тарьсан хүнтэй нь уулзаж бордооноос нь авахар шийднэ. Ашгүй тэр хүн аавынх нь амьдардаг хотод байдгийн гинэ. Гүнчтэй таарлцсан чинь хөөе аав ээжийнх руугаа явах гэж байгаа юм бол би хамт явъя гэд дагаад салтгүй. Манай хүн ч олигтой татгалзаж чадахгүй байснаа бүр ширлээ зүгтаагаад явчихнаа. За тэгээд нөгөө помидороо ботцсон ойд явж исэн чинь орк дээрээ бөө юм болноо. Ашгүй Рүүри гээд охин таарлаж манай хүнийг авардаг. Тэгээд хоёулаа зам нийлж байгаа болохоор хамтдаа явахаар шийднэ. Аалвин замдаа хонох хэрэг гарна штэ. Эрэхтэй хүнтэй хоёулахнаа явах зүгээр юм уу гэсэн чинь нөгөө охин зүгээрээ нэг юм болвол толгойг чинь авчих юм чинь гэснэ. Тоглос юм аа би угаасаа хөөрхөн биш гинэ. Манай хүнч чи хөөрхөн л юм байна штэ гэд байгаамаа. Тэгээд цаашаа явж байтал эн тэнд юм дуурайгаад л нөгөө хоёр чинь юу вэ мангас уу гэсэн чинь шууд нь зөөгч ээжийнхэн захиаг нь хүргээд ирвэл яах вэ? Арай л сүп рүү. Над руу ийм их захиа явуулаад байгаа болохоор аав ээжиндээ очих гэж байгаамаа. Гэхдээ яг үнэндээ гоё помидорны бордоо олж авах гээд явж байгаа. Гэдэл Рүүрийг залхтал помидорны талаар ярина. Харин Рүүри чөтгөрийн хааныг устгасан баатрын үр удам бөгөөд сургуульд хийхээр явж байгаа юм байна. Тэр хоёр маргааш нь зорьсон газраа очиод буцахдаа уулзахаар тохироод салнаа. Рүүри устгах мангас хайгаад явж идэл нэг охин миний их чиг чөтгөр ойроо аваад явчихлаа гэж хашгирахад Рүүри гяс хайж олохооргүй. Тэгсэн чинь тэр хоёрын ярихыг нь холоос нэг хүн хараад зогсож байдаг. Аалвин гэртээ очиод ээж нь тэрч аваад л бөөн баяр болж байтал аав нь танихгүй зохиж аваад ээжд нь загнуулнаа. Хоол идэж байхдаа Рүүригийн тухай ярихт аав нь зөв минийхөө хурдан гэрлээд хүүхэдтэй бол гэж байгаад ээжд нь бүр зодуулаад наачнаа. Маргааш нь Аалвин бордоогоо авчаад Рүүри дээр очих гээд явж идэл баахан хүмүүс бөөгнөрцөн дунд нь нэг хүн над руу чөтгөр дайрахад цэнхэр өстэй охин аварлаа гэсэн байж идэв. Манай хүнч хаанд байсныг нь заалгаад гүүгээд явцсан чинь тэр олон хүмүүс байшин барилга бүгд хий юм байдаг. Аалвин ойд түрүүн Рүүритэй таарлцсан охин руу мангас дайрж байхдаа таарч аварсан чинь нөгөө охин өөрөө мангас байсан байдیں۔ Ашгүй Рүүри гарч ирж туслаад энэ дүүрэн чөтгөртэй юм байна гэд ярьж идэл түрүүний эрэхтэй хүрээд ирнэ. Энэ хүний нэрийг Локи гинэ. Аалвиныг ганцаараа чөтгөрийн генерал Харлуу хоёрыг дийлсэн учраас хайж ирсэн. Гэхдээ тэр хоёрын хүч миний хаач хүрэхгүй л дээ гэж байна шүү. Локи Аалвин хоёр тулдаж Локи төлөвлөгөөнд цаад болох магадaltaй бүх хүнийг устгана. Тэр дунд луугийн хүчийг авсан хээлэнж байгаа гэснэ өтөн мангасуудаа гаргалаа. Аалвин асуудалгүй ялахад Локи тэсрэх бөмбөгөөр буудаж дахиад өтөн мангас гаргана. Рүүри мөргүүлж Аалвин хазуулаад яг өгөх гэж байтал өтнүүд бороонд хордож хатаж өгдөг. Аалвин хүч муутай ч гэсэн шантрахгүй Локи руу дайрч байгааг хараад Рүүри бага насаа бодно. Хүн болгон л чи ийм хүчгүй юм чин баатар болж чадахгүй гэдэг байжээ. Харин Аалвиныг хараад бууж өгч чантардгүй хүн л баатар болдог юм байна гэдгийг ойлгоод Локиг сэлэмднэ. Локи яахчгүй тэр дороо өөрийгөө идгээсэн ч Рүүри бууж өглгүй дайрсаар байгаад өөрийнхөө дотор нуугдсан хүчээ нээж Локиг устгаж чаддаг. Манай хүн ядарсандаа ухаан алдаж унаад Рүүригийн хөлийг дэрлээд унтаад өгнө. Рүүрич Аалвиныг крашлаа наачнаа. Үзэгдэл солигдож гүнж хаан аавтайгаа салах ёс хийгээд уйлж байна. Энэ үед Рүүри Аалвин хоёр хоттоо буцаад ирчихсэн байв. Хелен Аалвиныг харамлаж Рүүригийн хүчинд атаархнаа. Маргааш нь тэд ногооны талбай дээр байж байтал мангасын дайралт болж түгшүүр дуурав. Манай хэд харуулуудад тусалж тулалдсан ч мангасууд арай дэндүү олуулаа байлаа. Ашгүй хөрш Антисберг улсын хөлөг баатрууд ирж зүгт эсвэл ариун сэлмийн амтыг үз гэхэд мангасууд айгаад зүгтчихлаа. Аалвин пүүх ямар сэлэм гэхээр мангасууд ингэтлээ айдаг байна гэд гайхдаг. Тэр орой гүнж Аалвинид ирж баяртай хоёулаа дахиж уулзаж чадахгүй байх гэд учрыг нь тайлбарлалгүй
яарад яваад өглөө. Хэдэн өдрийн дараа тэд нар гүнжийг нөгөө мангас хөөж тусалдаг хөрш улсын ханхүүдэд гэрлэх гэж байгааг мэдээд маш их гайхнаа. Рүүри, мангасууд хүний хэл мэдэхгүй мөртлөө тэдний баатруудаас айгаад сонирл байна да. Гэхэд Аалвин орж ирээд ээжийнхаа захиаг үзүүлнэ. Хүүдээ хайртай шүү, хөөрхөн шүү гэж нэг нь андуураад үзүүлчихжээ. Гялсуурч хаяад өөрийг өгөхөд ээж нь дээд зэрэглэлийн элит тагнуулын багт ажилладаг тухайга бичээд тийм учраас ойрд болоод байгаа мангасын дайралтуудыг судлаад нэлээд хитэн нууц олж мэдсэн гинэ. Хүүгийнхээ аюулгүй байдлын төлөө юм шүү. Антисберг улсын ариун сэлэмгээд байгаа нь ямар ч ид шидгүй жирийн сэлэм. Бас тэр улсын ханхүү ямар нэг аргаар чөтгөрүүдийг удирдах манайх руу дайруулад байна гэсэн байв. Аалвин гүнжийг хуурамч гэрэлтээс аврахаар шийдэж шуудан зөөгч Рикстэй хамт явхаар болноо. Энэ үед Антисберг улсын ханхүү хуурамч сэлмээ ашиглаад баахан улсын удирдагч нарыг цуглуулсан. Нөгөө хэд нь хамгаалуулахыг хүсээд бэлэг сэлтээрээ өрсөлдөж байна. Үзэгдэл солигдож ханхүү нэг залууг чөтгөрүүдээ илүү олон улс руу дайруул. Найз охин ч надад байгаа шүү гэд зодож байв. Гүнж ханхүүгийн ийм байдлыг хараад дургуутсч өрөөндөө очиод Аалвинтай уулзах юмсан гэж бодноо. Нөгөөх нь нууцаар харцсан. Хэнийг бодоод байгаа юм бол гэсэн байж ивэл яах вэ? Энэ үед манай хэд төлөвлөгөө боловсруулж шуудан зөөгч өөрийгөө чөтгөр гэдгээ хэлнэ. Тэд нар худалдаачин болж хот руу орох хооронд Рикс чөтгөрүүдийг цуглуулж гүнжтэй гэрлэхээс өмнө ханхүүгийн үнэн төрхийг илчлэхээр боллоо. Рикс бас Аалвины ээжтэй адилхан тагнуул учраас ханхүүгийн барьцаалсан чөтгөрийн найз охин хэн гэдгийг ч мэдэж байлаа. За тэгээд аврах ажиллагаандаа явцгаанаа. Хот руу асуудалгүй орж ордны хаалган дээр ирээд ногоо хөргөж явнаа гэсэн чинь харуулууд с ижиг аваад хөөгд наад юм да. Хелен Аалвиныг төрүүлээд орж бай гэснэ. Барьж аваад ордон руу шидчихтий. Тэгсэн чинь яг чөтгөрийн найз охины хоригдож байгаа өрөөнд унжинтэр. Тэгэл нөгөө охиныг тэрврээд харуулуудаас цухтаж гүйсээр байгаад гүнжийн хурин болж байгаа сүм дээр ирлээ. Тэр хоёр яг үнсэлцэх гэж байтал ханхүүг хаалгаар нь цөм зөхөд Аалвин ороод ирнэ. Гүнж баярлаж Аалвин ханхүүг хорон санаатай сэлмэнч хуурамч гэж хэлэх үед харуулууд орж ирээд мангасууд манай улс руу дайрч байна гэлээ. Ханхүү нөгөө чөтгөрийг дуудсан чинь айл хизээний найз өхнөө олоод уулцсан байлгүй яах вэ? Тэгээд ханхүүгийн хамаг булхайг дэлгэнэ. Аалвин харин ханхүүгийн сэлмийг хуурамч гэд шидсэн чинь мангас ганц хазаал хуглаад ачдаг. Даанч ханхүү айл хизээний Мейгисийн хаант улс руу маш олон мангас явуулсан. Та нар амжихгүй гэд инээгээд байдаг. Азар Хелен Рүүри хоёр хааны хамгаалагч нартай хамт мангас устгах бэлтгэл хийгээд нэлээ юм заагаад өгсөн байдаг. Хаан баярлсандаа уйлаад л ханхүүгийн булхайг дэлгээд хамгаалагч нарын зэвсгээ хайж манай талд орноо. Ханхүү уурлаж хааныг алах гэж дайрахад Аалвин цагаан лувангаар хааныг хамгаалж ханхүүг цохиж унгаагаад баривчлуулдаг. Гүнж Аалвинд хайраа илчилж хаанч гэр бүлд минь тавтаа морил гэхэд манай хүн үгүй буруу ойлгосон байна гэдэл сандарнаа. Үзэгдэл солигдож бүгд баяраа тэмдэглэж байтал гүнж ирж хаант улсаа хамгаалсны шагнал өгнө. Гүнж Рүүритэй албан ёсоор танилцсанаа. Аалвин минийх шүү гэж авдیں۔ Аалвин тэр хоёроос гэлд цугтаагаад ногоогоо хурааж идэл нөгөө хоёр ч араас нь хүрээд ирнэ. Тэгснэ бид хоёрын хинтэн хайртай юм. Яг одоо хил энтер гээд. Манай хүнч бандсандаа ногооныхоо талаар яриад л байна. Хүүе эсвэл чи өөр хүнд хайртай мүү гэсэн чинь тийм ээ гэж юм шүү. Дүрс солигдож Аалвины бага насны үе гарнаа. Аавтайгаа төмс хурааж байтал ууланд ганцаараа амьдардаг гэд нэг охин хөрш айлаас нь ногоо хулгайж байгаад баригдана. Тэгэд айлын хүний гарыг хазаад цугтахдаа Аалвины сагстай төмсийг шүүрээд гүйчнэ. Аалвин өрөвдөд хоол авчиж өгсөөр байгаад бараг найзууд болцсон байж идэл нөгөө хоёр хүн орж ирээд охиныг авч явж зарах гээд байдаг. Аалвин битгийлдэ гэд гуугаад байж идэл ашгүй аав нь ирээд 3 сар идэх будаагаараа охиныг сольж авнаа. Энэ охиныг Оливия гэдгийн шүү нэрээ. Хідүүлээ будаагүй яах вэ аваа гэхэд ээжээс ч л айж байна. Хэдэн сар баг хоол идэхиндэ гэсэн чинь охин өмнө хулгайлсан төмсөө буцааж өгнө. Оливиад гэр орон гэж байхгүй болохоор Аалвиныг амьдарч фермерийн ажилтан туслахаар болов. Энэ өдрөөс хойш 2 жилийн дараа тэр хоёр талбай дээр байж байтал Теста найз нь баахан зүгэнд хөөгдөд ирэв. Аалвины ээж хэд иргээл бүх зүгийг устгачнаа. Тэгээд аав ээж нь хот руу явсан хойгоор Теста ойроо явж Эрдэнэс олё.
Надад газрын зураг байна гэд ятгахсаар байгаад Альвиныг аваад явнаа. Оливия хамт явъя гэж гуйсан ч Альвин дандаа надтай зуралдахын өөр хүүхдүүдтэй найзлгээд үлдээчдэг. Манай хоёр явсаар Эрдэнэс байгаа газарт очиход агуу дотор нэг бичгтэй хөшөө байлаа. Тэрэнд хүрсэн чинь ягаан гэрэл гарч аимшигтай том мангас гарч ирээд галт уул дэлбэрч бөөн болноо. Альвин ухаан алдаад сэрхэхэд тосгондоо буцаад ирсэн хамаг юм нь үнс болчихсон. Хот руу явдаг гүүр нурчихсан байв. Ер нь бол гаднаас ямар ч тусламж авах боломжгүй гаццсан байдیں۔ Хүнс хомсдож бүгд маш бага хоол идцгээж байлаа. Альвин гэмтсэн болохоор Оливия өөрийнхөө хоолыг Альвинд өгөөд хотоос тусламжийн хүнс ирсэн гэд худлаа ярьдаг. Нилийн хэд хоног ингэж яваад Оливия ухаан алдаж унаад сэрэгдгүй. Хүмүүс олж авчираад өлсөөд хүчжээ хөөрхий гэдэг. Альвин Оливияг өөрт нь хоолоо өгөөд байсныг нь мэдээд маш их харамсаж уйлнаа. Тэгэд Оливиягийн төлөө маш их ногоож юм сургуулна гэж өөртөө амласан байжээ. Дүрс солигдож Альвин луутаа тулдаж ялчаад явж исэн чинь нэг охин ухаан алдаад унтсан байдیں۔ Манай хүн гэрлүүгээ аваачихаас өөр арга байсангүй. Өглөөс ирсэн чинь нөгөө охин би яаж эндэрчв? Чи намайг хулгайлцсан юм уу ч гэж ах шиг. Альвин сандраад бөөн болноо. Охиныг Линя гэдэг гинэ. Тэгжитэл Рүүри ирээд тэр охин Альвины хувцсыг нь өмссөн байгааг харангуйтаа буруугаар ойлгоод уйлаад яваад өгнөө. Линя хээлэн дээр очиж тосгонд нь тайлбарлахын аргагүй сони юм болоод байгаа гэд тусламж гуйнаа. Юу гэсэн үг ингээд хээлэн гайхаж байтал Альвин тэр охиныг Галия гэд тосгоноос ирснийг нь сонсоод шууд туслахаар зөвшөөрнө. Тэнд дэлхийн хамгийн гоё аспарагус сургадаг юм байна л да. Тэр хоёр Галия тосгон руу хөдлөхөд Рүүри хардаад л үлдэнэ. Замдаа явж итал баахан оркуудад хөөгдөд Альвин айгаад ухаан алдчихнаа. Сэргсэн чинь охин тайвшруулдаг зүйлтэй үзүүлэгдсэн байдаг. Хотын хаалган дээр ирсэн чинь харуулууд нь шалны мод барьсан зогсож идیں۔ Альвин яарад л аспарагустай шорлог захиалсан чинь нөгөө хүн нүүрс болтол нь шарчдаг. Гайхад харсан чинь нүдэн гөлийцэн нэг л сонирн байв. Тэгээд эргэн тойрноо анзаарсан чинь хүмүүс бүгд өөрийгөө удирдах чадахгүй ер нь бол зомби маягийн болцсон байдаг. Тэгсэн чинь Альвиныг хоёр хүн өргөж аваад л гүгээд явчихнаа. Линягийнх зүйлтний дэлгүүр ажилуулдаг. Тэгээд энэ зүйлтний ачаар л би зүгээр байх шиг байна гин. Харин аав ээж нь сургаггүй алга болсон байдаг. Альвинтай хотын дарагт харалтаж оройн хоолнд уринаа. Тэгсэн чинь дахиад л хоёр хүн өргөөд аваад явчихнаа. Оройн хоол идэж байхдаа чөтгөр хотын даргын биед орцныг мэднэ. Альвины хүчтэй гэж сонсоод биеийг нь ашиглаж хотыг удирдах гэсэн бодолтой байгаа юм байна л да. Харин Линягийн аав ээжийг нь барьцаалсан болохоор яах ч аргагүй чөтгөр туслаад байгаа юм гинэ. Тэгээд Альвины биед чөтгөрийн чулуу суулгах гэж дайрахад манай хүн Рүүри хээлэн хоёрын тусламжтай чөтгөрийн хүчийг цацруулж байсан хөшөөг дэлбэлээд хайчнаа. Түрүү хоёр хүн байж байгаа л Альвиныг өргөөд гүгээд байсан нь тэр хоёр байж л дээ. За тэгээд чөтгөрийг ялцсан чинь Лина үнснэ. Баярлаа. Би том болоо тантай суунаа гэж авдیں۔ Үзэгдэл солигдож манай хэд ногооны талбай дээр ажиллаж байтал Альвин амар хашгираа явчихнаа. Яасан бэ гэсэн чинь зэрлэг ургацсан байна штэ гэд бөө юм болноо. Тэгээд хот орж зэрлэг ургамлын хор авчаа явж байсан чинь гурван хүн нэг жоохон охиныг хулгайлаад явж байхдаа таарна. Тэр гурван хүнийг хөөж явуултал Рикс тэр охиныг таньж чөтгөрийн лордын охин Юрия байна гэдэг. Юриач тэр хоёрыг надтай хамт явж миний төрлийнхэнд туслаач гэж гуйна. Рикс тэгтэн заваар 3 өдөр явна штэ. Арай л хол гэхэд Альвин шарилжны хороо Рикс өгөөд охиныг тэрвэрэд усан дээгүр гялалцтал гүйсээр байгаад хүргэж өгнө. Дөнгөж арал дээр очисон чинь Юриагийн асрагч нь тэднэр рүү дайраад наадیں۔ Бүр охин руу хүртэл буудаж байтал Альвины ээж нь ирж тэр хоёрыг аварнаа. Шуудан зөөгч Риксээс сонсож чам туслах гээд ирлээ гэж юм шүү. Лордын ордонд очиход бүгд алуулсан бололтой газар хэвтэж байдаг. Ганцхан амьд харуул олсон чинь нэг охин ирээд бид нарыг ингэчлээ гэдэг. Тэгтэл Альвины ээж гинэд Оливия болоод хувирчнаа. Альвин ер нь бол ээжигээ биш байна гэдгийг гадарлаж байсан ч Оливияг амьд байхаар нь маш их гайхна. Харин охин чөтгөрийн бурхны хүчээр дахин амилсан гэж хэлээд Юриарио бүхэл бүтэн уул дэлбэртэл маш хүчтэй дайрахад Альвин амжиж хамгаална. Оливия хүчийг нь биширч Альвиныг багтаа эсвэлэх гэж нүдэрэ ховстон баахан ятгана. Чиний байгальд дурлагч гэдэг статус авсан чинь чөтгөрийн бурхнаас өгсөн хүч энтер гээд Азар Юриаг хашгирахад Альвин ховсноос нь гарчдаг. Оливия уурлаж Юриаг алхаар дайрахад Альвины зүйлтнээс гэрэл засарч цаг хугацаа зогсчихлоо. Гэтэл сайн сайхны бурхан гарч ирээд
Альвины дотор байгаа чөтгөрийн хүчийг устгаж өөрийнхөө хүчнээс өгдөг. Цаг хугацаа дахин явж Альвин Оливия руу дайрахад газраас ороодог урмал ургаж хүлээд авнаа. Тасалж хаяа дахин дайрсан ч буцаж ургаад Альвиныг хамгаалж байв. Тэгтэл Юриагийн асрагч ашгүй зүгээр болсон хүч ирээд тэр хоёрт тусалнаа. Оливия ёо бүр өөдчлээ гэсний хар энерги хуйлруулад алга болчихно. Загасчин найз нь ногоог нь арчилж байлаа. Гэхэд Теста сандгүй. Манай хүн ой дундуур хот руу явж идэл дахиад орк тааралтгаар нь хамаг хүчээрээ зогсон чинь түр ухаан алдснаа сэргээд хөөж гард юм да. Хелен Рүүри хоёр дээр очиод статусаа хартал нөгөө их хүч нь байхгүй болцсон. Сайн санааны бурхан биеэс нь чөтгөрийн хүчийг нь арилгачихсан байдаг. Хелен санаа зовлтгүй. Тэгсэн ч гэсэн чиний хүч жирийн адал явдал хайгчийнхаас их байна гэдэг. Энэ үед Рикс ээжийнхэн захиаг авчирж өгнө. Захиан дээр нь Хелен Рүүри хоёр миний хүүгийн толгойг эргүүлж байхгүй. Болгоомжтой байгаарай. Оливияг би тагнаж судалнаа. Хайртай шүү гэсэн байв. Риксийг явах үед гүнж ирж Альвиныг гадуур зугаалъя гэхэд Рүүри Хелен хоёр хардаж бүгд хамтдаа гарнаа. Альвин Оливия яагаад гинэд гараад ирсэн бол гэд бодож байснаа. Найзуудтайгаа цагаа сайхан өнгөрөөж улам хүчтэй болж найзуудаа бас ногооны талбайгаа хамгаалах ёстой юм байна гэж шийдлээ. За ингээд аним маань дууслаа. Дуустал нь үзсэн та бүхэндээ баярлалаа. Subscribe хийж лайкад дарахаа мартаваа. Альвиныг хинтээ гэрлэх байх гэж бодож байна. Комент хэсэгт бичээрэй.